За хөгжлийн бодлого төлөлт. За бид нар ингээд жил болгон төлөлөө яваад байгаа. 4 жилийн засгийн газрын хөтөлбөр байгаа. Дунд хугацаа, урт хугацааны стратеги зорилтууд байдаг. Тэр яг одоо бодит байдал дээр яг н хөгжлийн бодлого маань, төлөлт маань яг эдийн засгийг чадварчуулах, ядуурлыг бууруулах, амжиргааг ахиулахад чиглэсэн зүйл дээр бас тэр болгон хангалттай хэрэгжиж чадахгүй байна. Яг уул уурхайд тойрсон томоохон дүүлэн шууганыг улс төрийн гаргалгаа гаргалаа л гэж бид нар сурталчлаад байгаа болохоос биш. Яг энэ эдийн засгийн доктортой хөгжил рүүгээ чиглэсэн төлөвлөлттэй энэ бодлого явж гэнэ үгүй л марах. Оюун эрдний тэргүүлсэн засгийн газрын үед олон мега төс төлбөрүүд ярьж ирсэн. Одоо хаана байна? Зарим нь одоо шинэ гарсан дарганаар нь зогсоогоод, зарим нь шүүх рүү шилжээд ингэ явж байгаа. Цаана нь болохоор энд улс төрчлөхөөс илүүтэйгээр Монгол улсын хөгжлийн тэр бодлогууд, тэр боломжууд алдагдсан боломж болж үлдчихэж байгаа. Нэг. Хоёрдугаар төдөө аж ахуйн зорилттой хөтөлбөргөө сая гаан хөлөг гишүүн зөв хэлж байна л да. Өмнөх хөтөлбөрүүд ямар шатандаа хэрэгжсэн, яагаад нэмэлт зорилт зайлшгүй одоо тодорхойлох, тэр нь ингээд энэ хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд шаардлагатай байгаа гэсэн зүйлүүд судалгаа хангалттай биш байгаа. Жишээ давтъя. Төвийн бүс Дархан Сэлэнг Төв аймаг 118,469 км квадрат нутаг дэвсгэртэй. Сэлэнг аймгийн Үлэмж хэсэг, Дархан Уул аймгийн тодорхой хэсэг, Төв аймгийн Хойтлын сумдууд, газар тариалангийн бүс нутаг. Хөдөө аж ахуйн салбар гэд бид нар ярьдаг. Гэхдээ өнөөдөр ингээд гой үхтэй уриал оозон зорилттой хөтөлбөрүүд чамин ганган персентаж тавигддаг ч гэсэн цагаан будин дээр дарга нар суугаад гаднаас хүн ураад гой юм ярьдаг ч гэсэн яг бодит хөрсөн дээрээ асар олон асуудлууд байдаг. Ялангуяа малчит тариаланчид хоёрын одоо хоорондын газар нутгийн маргаан, нэгнийхэн одоо тариалангийн талбай хашааг нь буулгасан гих маргаан, тэнд нь мал бэлдсэн гих маргаан, малын бууцсан тухай хэргийн түвшинд орчихсон. Бидний цаасан дээр байгаа зорилтууд амьдрал дээр бодиттой хэрэгж чадж гэнэ үгүй юу? Тэгээ газар тариалангийнхаа салбарыг өөрсдөө гидсэн хүлж байгаа юм шиг хорлогчин бодлогыг явуулдаг. Тодорхой зүүн тооны хүмүүсийн лоббинд автдаг. Тэр хөдөө аж ахуйн зорилт хөтөлбөр маань яг юу байхын, ямар зайлшгүй шаардлагатай юм бэ? Ер нь энэ олон гаргасан уриал оозон болсон бодлогууд маань хэрэгжилтийн ямар шатандаа явж байгаа юм бэ гэдгийг бид тэр болго ярихгүй юм л. Тэгээд ингээд хилцэж байгаа асуудал нь хариулж байгаа ч тэр асууж байгаа ч тэр ерөнхийдөө формалдж өнгөрөөд байна. Тийм учраас ер нь ингээд бид нар нэг морин унсан толгойгүй хүн шиг хүн аргад ажил хийгээд байгаа царай гаргадаг. Хөрсөн дээр нь бодлого нь явдаггүй. Нөгөө малчит тариаланчд, нөгөө одоо хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүс нь улам л эдийн засгийн ч тэр шудраг ёсны ч тэр сүдэрт хүнд байдалтай байгаад идэг. Ийм асуудлууд байгаамаа. Тэм учраас ажлын хэсгийн дарга энэ асуултанд хариулж өгөөч. Хоёр асуулт. Нэгдүгээрт зайлшгүй энэ одоо хөгжлийн зорилт хөтөлбөрийг гаргах үндэслэл нь юу вэ? Нэг. Хоёрдугаарт нь өмнө гарсан энэ одоо хөтөлбөрүүд яагаад зайлшгүй одоо энэ хөгжлийн тухай хуулийн дээр, бодлого төлөлтийн хуулийн дээр шинээр энэ зохицуул болох шаардлага гарч байгаа. Тэн дээр тодорхой үндэслэлтэй дүн шинжилгээ хийгдсэн үү? Ийм асуултууд асууя. За гишүүдийг нааш чуулганы дахимдаа орж ирахыг урьж байна. Одоогоор нэг 40 орчим гишүүн байна. За хоёр байнгын ороо яг 5 цаг гэж яхад хуралдааны хойшлуулаад гишүүдээ наашаа оруулна шүү. За ингээд дөрвөн санал хураалттай байгаа. За хариултыг ажлын хэсгийн ахлагч Улсын хурлын дэд дарга Жаданбын Батбаяр эдэн хариулна. За Эрдэнэт гишүүн та ерөөдөө бол хариулт уцаад өөрөө бас хэлжлээ дээ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь хөгждөггүй, хүн дээрээ очдөггүй, өртөг нэмэгддэггүй, тодорхой засгийн газрын бодлого одоо төрийн бодлого нь очдоггүй. Ийм үндслэл байгаа учраас энэ бодлогыг ийш оруулъя гэж. Хөдөө аж ахуй хөгжсөн хүн лүгөө очдог байх, мал аж ахуй, газар тариалан энэ өөрийн гэсэн өртөгтэй байх. Өөрийн гэсэн одоо өртгөө нөхдөг байх,
ашигтай байх. Одоо өнөөдөр малчид олдохгүй болчихвол хот руу нүгэж явчлаа, залуу малчин алга болчлоо л гэдэг шүү дээ. Энд чинь өөрөө ашигтай байсан бол тэнд ингээд нүгээд хамаг одоо эдийн засгийн бизнесээ хийчиад явах хүн гэж байх уу? Энэ малажхуйч өөрөө ашигтай байж ээж тэнд чинь энэ бизнес өөрөө ашигтай боллоо гэд тэнд малчин хүн тогтно шүү дээ. Тэгээ энэ хөдөө аж ахуй чинь би бол хөдөө аж ахуйг бол зэрлэг хөдөө аж ахуйг тодорхойлдог хувь хүний хувьд. Бид одоо гадагшаа гараад явахаар гайхамшигтай сайхан хөдөө аж ахуй тэр одоо хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт эзэндээ очиж байгаа, өртөг нэмэгдүүлж байгаа, өртгийн үйлдвэрлэлийг сүлжээ гэдэг ингээд үйлдвэрлэлийн сүлжээгээ бүхэл зүйлийг бид нар сайхан хараад байдаг ш. Энд чинь өнөөдөр бууж байгаа зүйл байгаа юм уу? Малчидаа очиж байгаа зүйл байгаа юм уу? Хэрэглэгчдээ очиж байгаа зүйл байгаа юм уу? Малчидаа наалж байгаа зүйл байгаа юм уу? Энэ бодлого чинь дутагдаад байна. Би яг тантай адилхан хариулт хэлэх гээд байна ш. Асуулт асуух гээд байна. Яагаад тэгэхээр энийг хэн хариулах вэ гэхээр засгийн газар хариулах ёстой байхгүй юу? Бидний эндээс гаргасан мөрөө хөтөлбөр, бидний эндээс гаргасан засгийн газрын хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх ёстой? Энд байж байгаа саяны миний дурдсан 8 зорилттой хөтөлбөрийг хэн хэрэгжүүлэх ёстой? Засгийн газар хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Одоо энэ 8 хөтөлбөр дотор чи яг хөдөө аж ахуйн бидний хаягдаад байгаа хөдөө аж ахуйн бодлого энэ дотор байхгүй байгаа болохоор энэ бодлого нь өөрөө эдийн засгийн болоод дэд үтсийн хөгжлийн зорилттой хөтөлбөр гэдэг дотор орчод байгаа маа. Эрдэнэ гүшүүнэ. Тийм болохоор энээс нь таслаад цаашдаа энэ асуудал нь явдаг байх, хөдөө аж ахуй дээр очдог байх, наалддаг байх. Тэгээд эдийн засгийн хүрээнд тодорхой хэмжээний салбар болж хөгжих тийм үү? Одоо сая манайхаа гүшүү хэлдэж шүү дээ. Уул уурхайн салбарын ард дээр очих ийм салбар болгохын тулд биднэрт босоо ийм том бодлого хэрэгждэг байхын тулд өнөөдөр зорилтод хөтөлбөртөө энэ дотор хөдөө аж ахуйн хөгжлийн зорилтод хөтөлбөр гэдэг зүйлийг оруулъя гэдгээр одоо ингээд зориг шулуудад оруулж ирж байгаа шүү. Ер нь бол энэ хуулийг анх хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийг бид нар анх гаргаж байхдаа урд өмнө би бас баталж ирсэн хүн. Дахиж энд гар хүрэхгүй гэж тохирж ирсэн л да. Энэ дотор бүх эдийн засгийн бүх зүйлүүд орцсон гэж үзэж ирсэн. Тухайн үед бол хөдөө аж ахуйн миний тусад нь байх ёстой гэдэг санд хэдийгээр гаргаж ирсэнсэн энэ эдийн засаг гэдэг дотор орцсон гэж явсан. Өнөөдөр яг хөдөө аж ахуйн хуулийг баталж байгаа явцад бол зайлшгүй өөрийн гэсэн хөтөлбөртэй байх нь зүйтэй маа гэдэг утгаас өнөөдөр энэ хуулийг бол оруулж үйж байгаа шүү гэж танд хэлье. Баярлалаа.